Дараагийн мэдээлэл танилцуулъя. Өнгөрсөн 7 хоногт АПЕК буюу Ази намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дэд хэмжээний уулзалт Өмнөд Солонгосын Кёнжу хотод болсон. За энэхүү уулзалтад тус улс ихээхэн анхаарал хандуулсан. За Өмнөд Солонгосын хувьд өөрийн урлаг соёлоороо олон нийтэд танигдсан байдаг. За тийм учраас дипломат ажиллагааг соёлын үйл ажиллагаатай одоо сайн байдлаар хогслуулж чадсан байна. За энэ одоо арга хэмжээнд K-pop одуудыг авчирч олон нийтийн анхаарлыг татсан иймхүү одоо гала тоглолтыг хийсэн байна. За энэ тоглолтод гол анхаарлыг татсан хүн нь G-Dragon болон Cha In-woo-нар байгаа юм байна. За тэдний хувьд 10 дугаар сарын 31-нд босон Лахан жиж дуудлын тансаг танхимд болсон арга хэмжээнд оролцсон юм байна. За G-Dragon-ы хувьд улс орнуудын төрийн тэргүүн болон дэлхийн удирдлагуудыг оролцсон өндөр зэрэглэлийн оройн зогт өргөцсөн одоо онцлог цорын ганц K-pop уран бүтээлч байсан юм байна. За уламжлалт Солонгос малгай болох хулсан малгайг өмссөн одоо тус дуучин нь тайзан дээр гарч Power Sweet Home нэртэй одоо өөрийн хит дуунуудаа амьдаар дуулсан. За өөрөөр хэлбэл өвөрмөц ийм сэтгэл татам соёлын үзүүлбэрийг олон нийт дэлхийн одоо удирдагчдын өмнө толиулсан байна. G-Dragon өөрийгөө АПЕК 2005-ын Солонгосын элчин сайд гэж танилцуулсан. За үүнд бол хид хідэн дэлхийн удирдагчид тоглолтыг утсан дээрээ бичиж за хэмнэлд нь найгаж бүжиж байсан гэж мэдэгдэж байна. За шоуны дараахан тэрээр өөрийн хоёр дахь сошиал медиа хаяг дээрээ жинхэнэ одоо байдлаар иргэн ирлээ гэсэн тайлбартаагаар малгайтай зураг хуваалцсан. Солонгосын одоо хэрэглэгчдийн дунд хурцтайгаар тархсан байна. За G-Dragon хувийн онгоцондоо амарч байгаа бичлэгтээ үзүүлбэрийн дараах гадаад руу явж байгаа гэдгийг харуулсан байна. За мөн хүүхчиг өнгөөр АПЕК зэрэг гэж хашгирсан нь олон нийтийн бас анхаарлыг татсан байна. Онлайн орчинд сүүлийн үед Солонгосын K-pop за тэр дундаа K-pop Demon Hunters гэсэн одоо энэ зүйл бол олон нийтэд viral түгэж байгаа. За тийм учраас үүнийг санагдуулан одоо тоглолтыг олон нийтэд түгээсэн гэж үзсэн. За G-Dragon-ы харц нь Saja Boys тэрэлтэд онгоц нь бол Huntrix за мөн энэ чиглэлээрээ бол төгс K-pop Demon Hunters-ийг бол олон нийтэд төрүүлж чадсан гэж үзсэн байна. За оддын үед шиг улам бүр нэмэгдүүлсэн зүйл нь бол K-pop Demon Hunters-ын жинхэнэ жинүү одоо K-Dragon-ы дүрээр хувирсан гэж олон нийт бол хүсэж байна. За мөн энэхүү одоо хөтөлбөрийг хөтөлсөн дуучин жүжигчин Cha In-woo гала тоглолтын хөтлөгчөөр ажилласан бас олон нийтийн одоо анхаарлыг татсан байна. За 7 дугаар сар цэрэг татгахаас өмнө үндэсний батлан хамгаалгын амны харьяа цэргийн найрал хөгжимд албад хааж байгаа Cha In-woo дэлхийн удирдагчдын өмнө K-pop соёлын төлөөлөгчөөр сонгогдож уран бүтээлээ толиулсан байна. За би ийм арга хэмжээнд хөтлөгчөөр одоо зогсож байна гэдгээ хизээч төсөөлж байгаагүй гэж хэлсэн. За ингээд солонгосоор хэлснийхаа дараа тус арга хэмжээг англи хэлээр хөтлөн олон нийтэд хүргэсэн байна. За мөн оройн зогт K-pop Demon Hunters хамтлагийн анхны дуу болох Golden нэртэй дууг бол хийл хөгжмөөр олон нийтэд тоглож өгсөн нь бол Солонгосын K-pop соёлыг дэлхийн давцанд өсөн нэмэгдэж байгааг харуулсан байна. За АПЕК-ийн 2025 оны дэд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч Солонгос улс нь Кёнжугийн тунхаглыг энэ одоо уулзалтын үр дүнд гаргасан. За энэ бол тунхаглын хүрээнд хиймэл оюун ухаан болон хүн ам зүйн өөрчлөлтийн ирээдүг одоо харгалзан Ази намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гол тулгуур болгон ажиллана гэдгээ баталсан. Ази намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болох АПЕК-ийн талаар товч танилцуулъя. За тус байгууллага нь Ази намхан далайн бүс нутгийн өсөн нэмэгдэж байгаа харилцан хамаарлыг дэмжих зорилготойгоор 1989 онд байгуулагдсан бүс нутгийн эдийн засгийн форум юм байна. За АПЕК нь нийтдээ 21 гишүүнтэй гол зорилго нь тэнцвэртэй, хүртээмжтэй, тогтвортой, инновацлог, аюулгүй өсөлтийг дэмжих, за бүс нутгийн эдийн засгийн интеграцийг хурцсах замаар бүс нутгийн ард түмний хөгжил сэтгэлтийг дэмжих зорилготойгоор байгуулагдаж байсан. За АПЕК-ийн 21 гишүүн эдийн засаг байдаг. За үүнд Австрали, Бруней, Дараасулам, Канада, Чили, бүгд найрамдах Хятад ард улс, Хятадын Хонконг, Индонез, Япон, бүгд найрамдах Солонгос улс, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней, Перу, Филиппин, Оросын холбооны улс, Сингапур, Хятадын Тайван, Таиланд, Америкийн нэгдсэн улс, Вьетнам зэрэг орон одоо эдийн засаг энэ байгууллагт нэгдэн орсон байт юм байна.